За би нэг мөсөө энэ дагалдгаар орж ирж байгаа бүх хуулиудтай холбоотой саналаа хэлчихье. Тэгэхээр нэгдүгээр асуудал нь болохоор ер нь энэ төсвийн дотоодхлыг дагаж ийм томоохон асуудлуудыг зохицуулж байгаа энэ томоохон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зүйл оруулж ирж байгаа нь бол бас зохимжгүй байгаад байгаа маа. Одоо хууль тогтоомжийн тухай хууль гэж бид баталсан. За альва одоо хууль тогтоомжид өөрчлөх, шинжлэх тэр үйл ажиллагаа нь болохоор олон төрлийн хилцүүлэг, судалгаа энтерт үндэслэн байх ёстой. Гэтэл одоо энэ төсвийн дотдголыг дагаад яралтай горимоор орж ирээд ингээд явчихаар одоо тэр хууль тогтоомжийн тухай хуулийн зарчим бас алдагдчихээн. За тэгээд дээрэс нь ерөнхийдөө бас ингээд иргэд мэдээлэлгүй, за гишүүч гэсэндээ бас мэдээлэл багтаа ийм байдлаар энэ нэг бахан чухал нэмэлт өөрчлөлтүүд яваад байна. Тэгээд энэ хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бид одоо яг өмнөхөн хэлэлцлээ. Тэгээд үйл ажиллагааны хөтөлбөрт болохоор яг энэ төсвийн дотдголтыг дагаж орж ирж байгаа төрийн худалдаа авах ажиллагаа болон одоо төр хувийн ивийн түншлэлтэй холбоотой одоо чухал тийм зорилтууд дурдгдсан. Тэгэхээр хамтарсан засгийн газар нэг мөр одоо энэ procurement дээр ямар бодлоготой байхын, за одоо энэ төр хувийн хвшлийн түншлэл дээр ямар бодлоготой байхын тэдгээрийг ингээд нэг мөсөн боловсруулад тэгээд ийм намрын чуулганаар ч юм уу нэг юм даацтай хуулийн төслүүд багцуулуудаа өргөн бариад ороод ирж болдгоо мө гэсэн саналыг л удаа дараалал нь тавиад байгаа. Яг гоо тхиим бол бидний хооронд бас итгэлцэл нэмэгдэж байна, тийм ээ. Одоо энэ чадварт суурилсан хилцээний арга гэдэг байгаа гэж чинь болохоор бүгдээрээ л одоо бас хардчихлаа шүү дээ. Одоо яах аргагүй одоо тэгээ урилгаар гэл хүмүүсийг оролцуулна гэдэг байгаа. Тэгэл гадна дотны томоохон тэр аж ахуй нэгжүүд гээл яриад байгаа. Аль үшээ хүмүүсээ одоо тэр шалгах хүмүүсээ шалгаруулчаал урилга өгөх гээд хүлээгээд одоо энийгээ зүгээр энийг их хурлаар албажуулж гинэ гэсэн л ийм хардлага яваад байна шүү дээ. Тэгэхээр яаралтай ажил хийх нь чухал гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ итгэлцэл маш чухал. Тэгжээж одоо ийм бас ийм харилцан одоо энэ нам хооронд ч тэр институт хооронд тэр хурал засгийн газар хооронд ч тэр итгэлцэл байж иж бас энэ ажлууд чи урт хугацаанд урагшаа явнаа. Эсбүгээс бид нар өнөөдөр ингээд нэг баахан юмнууд баталцдаг. Тэгээд дараа нь араас нь болохоор нэг овоолсон шороотой баахан үр ширтээ үлдвэл яах вэ гэдэг асуудал. За хоёрдугаар сангийн сайдыг байгаа дээр бас энэ эдийн засгийн байнгын хороонд хамааралгүй боловч энэ аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай нэг холбоотой нэг асуулт асуух гэсэн юм. За тэн дээр болохоор аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд одоо нийгмийн хариуцлагын хүрээнд оруулсан хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэг хандивын зардлыг одоо борлуулалтын орлогын 1% хүртэл хэмжээгээр хөнгөлөлтсөн байгаа даа. Тэгээ нэмэлт 1 минут авчдаггүй сэдв дарга. За тэгээд за хариулт өгвөл дараа нь л яадаг гэдэг юм да. За тэгээрээ бол тэгж байгаа юм байна. Тэгээ дараа нь 2 минут байгаа. За хариулт Жаргалан гишүүний асуултанд хариулт. За Жавхлан сайд. За сүүлийн асуулт нь тасарч шиг боллоо тийм. За энэ удаа орж ирж байгаа дагж байгаа хуулиуд бол бүгд тодтолтой холбоотой тодтол тусгагдсан. Ялангуяа сүүлийн энэ хагас тэхлүүлээ гэж томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудтай л холбоотой тэрийг л дэмжсэн. Нэг одоо энэ богино хугацаанд ажлуудаа эхлүүлчих гэсэн шууд холбоотой зүйлүүд байгаа. За харин ингээд нэмэлт өөрчлөлтүүд за эсвэл шинэ хууль ч юм уу хуулиуд юм хуулиуд ч юм уу оруулыг эзэж оруулсан ороодохгүй шүү дээ. 25 оны төсөвтөө дагаж орж дахиад болно. Тусдаа ч өргөн барьсан болно. Тийм учраас энэ бол нээлттэй асуудал. За сүүлийн асуултыг зөв би гүйцэд сонссонгүй. Үгүй асуулт нь гүйцсэнгүй те.